Гэтэ би ер нь нэг амар царамуутай гэж өөрийгөө боддгоо байсан. Сойс дороод тэгж боддог болсон шүү дээ. Хүмүүс яагаад тэрнээс өмнө би 10 жил эсвэл гайгүй байсан шүү. За яа цаа манайхаа төгжрөл дунд ээлж нэгэн дугаар маань эхэлж байна. Энэ удаагийн дугаарт ирээд байх маань оролцож байна. За ойрын сонь сайхан солиогож аяа манайхаа. Энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч Big Motors. Big Motors нь 5 тухтай авч шоурумтээс гадна үнэлгээ өндөр баг гүйлттэй машинууд оруулж ирдгээрээ давуу талтай. Утасны дугаар 75 75 75 75. Сонаач тэгээд за тэгэл байж лээ дөө ерөнхий тэгэл амьдрах гал хичээгээл байж лээ. Сүүл нөө юуны KFC-ийн нэг реклам тоглосон. Тэгээд тиймэрхүү. Тэгэл өөрийнхөө нэг ховийн юмнуудыг хийгээл байж лээ. За ойрд оролцсон уран бүтээл дэлгэцэн уран бүтээл. Сүүлд нэг хам фильмийн залуучдын амьдрал биднийг шоолно гэдэг уран бүтээлд орсон. Одоо бүх IPTV-д орсон байгаа юм лээ. За ер нь та жолооч тий? Жолооч. Амьдралынхаа хэр их цагийг ер нь төгжрийн дунд өнгөрөөж юм? Төгжрэлтэй аюу хэцүү шттэ. Ер нь жолоо барих чих хэцүү. Би өөрөө нэг жолоо барих амар дургу бүр. Одоо ингээл битэд чинь нэг дөнгөж өсвөр насмаас нь тий. Мань нэг өрчил та гэж тэгдэг штэ. Би нэг өрчил та ингэж та. Би ч ерөөсөө ч тийм байхгүй. Надаа нэг тийм энэ их ажлын хажуугаар дахиад нэг ажил хийгээд амсрагдаад байдаг байхгүй. Хар ядаргаа санагдаад. Тэгээ өөрөө амар нервт жолоо өрөх дургу болохоор дургу юм ахирч хүн мэдээж нервтэн штэ. За тэгэл Монголын зам дээр чи жинхэнэ стресс ч юм чи. Маа чи болмаа. Ер нь нилээ их цагийг өнгөрөөд штэ. Тэгээд 2 цагийн ажил амжуулах гэж 2 цаг төгжрэн л гэсэн үг шүү дээ. Бол дандаа л даблд штэ. Тэгээд ер нь төгжрийн дунд ажиллаа ер нь яаж зохицуулж байна? Нууц арга марга чарга байна хуваалцаж. Одоо дулаархаар яг мопит ончих. Аваас тэгээд тий. Мопиттэй болгоо штэ. Заримдаа ингээ найз руугаа залуу буян болж байгаа юм чи. Нэг ажилгүй өдөр штэ. Тэгээд гэртээ ингээ байж нэг найзтай буян болъё гэж найз уурлах. Байна уу? Өнөөдөр ямар ажилтай? За би хамт яваад үзье. Ёо 3 хоногийн ажил 30 минутанд бай. Мопит чи ерөөсөө гоё. Дулааргууд нөгөө энэ мопед, зупед, догсон гадуур орж эко байк майк хүмүүст амар их ундаг болох байх. Угаасаа ер нь л ундаг тий. Ер нь л ундаг. Тэгээ ер нь өнгөрсөн жилийн зунаас эхлээд бүр амар юу болцсон шүү дээ. Их болцсон шүү дээ. Одоо мопед бол тэрдсэн маа. Тий шүү дээ. Айгуул хүний хэрэгцээ айгуул хэрэгтэй юм шиг байгаа маа төгжрэн. Тий тэгэл дүүнер мөнөр зөвхөн тэгэл ажлаа амжуулах гэхээс илүү бас доош үе дүүнер мөнөр ч гэсэндээ бас амьдралынхаа нэг хэсэг болгоод хүргэл төмрөл тэгээд мөнгө төгрөгөө олж байгаа хүмүүс зөндөл шүү дээ. Би бол унж чадахгүй мөлий. Би бол алийг ч унж чадахгүй байлаа угаас. Би бол ерөөсөө хэд жоох явал онголдох юм байна. Гэтэ яг юу болгоод зориг болгоод сурж мөрөө юу сурхалах л та. Харин сурал сурхал байх л та. Би ч ерөөсөө гүнээ бидэд чинь нэг Canon L руу явах гээд хоцрох гээд тэгээд аль тэр эко байк унаа гэдэг. Би ч машинтай явснасаа 7 дор юм байна. Баг төгжрээндээ өөрөө машин замаар явж чадахгүй, явгууны замаараас явж чадахгүй тэгээд. Тэгээ төгжрээд үү? Тэгээ төгжрээд машинуудын араас зогссон. Төгжрээд. Машинуудын араас зогссон төгжрээ яадаг. Ер нь одоо жүжигчин гэдэг мэргэжлийг сонгоогүй байсан бол ямар мэргэжил сонгох байсан бол? Би юу жишгээд өөр хийж байх тий. Би жүжигчин мэргэжлийг сонгоо ер нь урлагаар яваагүй байсан бол юу эмч болох байсан юм лөө. За. Би бол анхудаа сонсч байна. Тий, би ер нь тийм эмч болох байсан баг. Одоо би чинь манай өсвөрийн зөв бүтээгчдийн лаборатори их сургууль гэдэг 10 жилийн сургуулиас чинь бөө эмчнэр төрдөг хөхгүй ерөөсөө. Тий. Нэг бол имлэг юу гэж явна, нэг бол тэгэл шүтээс архитектур юу мó гэж явдаг хөхгүй. Тэг би ч одоо өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль өгснөө жүжигчин болсон шүү дээ. Тэгээ зохион бүтээж л байгаа юм л та ер нь бол тэгэл бас дүрийг зохиож ий те. Тий. Эмч болох байсан баг. Ер нь багада тийм эмчийн тийм юу юм уу сонирхол байсан уу гэхдээ. Тий яг зүгээр нэг
би тэгтээ бүр жоохондоо бол ерөөсөө жоох хүүхдээс чи ямар хүн болох вэ гэдэг нь эмч болон цагдаа болно гэдэг шүү дээ. Би болохоор хулгайч болно гэдэгсэн. Тэгээд бүр жоохондоо хулгайч болно гэж. За миний хүн ингээ хулгайч болж болдгоо маа. Хүн ингээ хөдөлмөрөөр эхлэх хэрэгтэй гэсэн чинь жоохон томроод ирсэн. Юу болмоор ирсэн чинь би ч орбитийн хөвгт шүү дээ. Манай орбитийн тойрог дээр нэг нүүрс цардаг эмээ байдаг байхгүй. Тэгсэн чинь юу болмоор ирсэн чинь тойрог дээр нүүрс цардаг тоягч болмоор байна гэсэн. Соёгоо мэрэгчлээд өгчөөс. Бас хулгайч болно гэж те болдгоо маа хөдөлмөр гэсэн чинь над тэр ихчл их тийм хөдөлмөр эхэлж одоо бид бүхний гэрийг дулаан цолох юм зарж ир марж гоёлцохоор ихсэн шүү байгаа. Тоягч болно гэдэг байна шүү дээ. Бас л бодовчтой л юм байна. Одоо бага насаа ер нь хаана өнгөрүүлсэн. Тэгээд ер нь бага насанда хэр сахилгагүй гэдэг. Би чинь тэнцгсөө. Би ч өөр нэг орбитийн хүүхэд орбит ч бас тоолжтэй наашаа. Тэгээ маа аав чинь нэг юу амьд бахта намайг юурууга за хүүхд тэрээс төв рүү өгчийгээд хүрээлэл бас хүнийг өөрчилдөг шүү дээ ер нь бол. Тэгээ яг төмөр замын 20 дугаар сургуульд сурсан. Тэгээ нэгээс 9 дугаар анги хүртлээр 20 сурж агаад дараа нь бичлэгийн 40 дугаар сургууль сураад 10 дугаар ангида. Тэгээ 11 12 тоо өсвөрийн зохион бүтээгчдийн докторийн сургуульд сураад төгссөн дөө ер нь бол. Тэгээ нэг орбит болохоор нэг сургуулиасаа хол учраас амар их ингэж нэг юунд одоо 3 дугаар сургууль, сансар, андуу тэгээд байр төрөөсч амьдэрдэг байсан амар их. Тэгээ тийм болохоор ер нь бол яг уу нэг тийм байрны найз мэн тэгээд үлдсэн тийм найзууд бол ер нь ховор. Тий. Ер нь энэ тэмдгүүл өссөн юм байна. Төмөр орбит, төмөр зам. Тэгэл нааша юу 40,000-т хороолол 3 4 хороол. Тэгээ одоо ч өөрийн улаан орон. Бүх 408 зүгт амьдарч байгаа шүү дээ. Улаан хороо орбит хоёр л өстой хотын хоёр зах байгаад шүү дээ. Таныг одоо жүжигчин гэдгээр чинь л ер нь хүмүүс ер нь мэдэн штэ. Контент бүтээгч жүжигчин гэдгээр нь мэднэ. Яг хүмүүс тэр болгон мэддэггүй. Эсвэл бүр хүмүүсийн дунд байдаг таны талаар ташаа ойлголтууд ер нь юу байдаг бол ташаа ойлголтууд тий. Эсвэл хүмүүс бүр таны талаар тэр болгон мэддэггүй. Ер нь хүмүүс нэг тэгдэм шиг хүнийг хийж байгаа ажилтай нэг холбож уддаг штэ. Тэгээ ядж яах нэг юу ч одоо за барилгач байлаа хэд одоо барилгачныг барилгатай холбож удаад ирмийн яах вэ тий. Барилгач хүн ч гэсэндээ бас нэг тэгдэг хүн байх гэж бодож болох үс мэрэгчлүүд те. Тэгвэл жүжигчин хүн чинь нэг ямар нэгэн дүр гаргаж байгаа ингэж байгаа. Тэгээд контент тэгээд муу дүр тоглолтоо гэж жишээлбэл муу хүн болчдөг те. Тэгээд тэгвэл контент инээдвийн хийлээг үт юм инээдвийн нөхөр болчихж байгаа юм бас. Тэгээд тэгвэл хүмүүсийн нэг буруу ташаа ойлголт гэх юм бол их тийм галзуу алай айл энэ тэндэг орилол инээгээл ерөөсөө юм байгаль ад жаргалтай явж идэг л хүмүүс л гэж боддсон юм шиг. Тэгэл хүнд чинь янз янзын юм тохиолдсон шүү дээ. Тэгэл тэр үе чи мэдрэхгүй монголчууд ч бас яж хат айгүй бас бус дулсын хүмүүсийг бодвол бус дулсын хүмүүс бол те одоо үздэг хардаг хүнтэйгээ таарад бас санаа зовх юм манайханд бол байхгүй шүү дээ. Өө энэ нөгөө гээл тэгэл энэ нөгөө пв шүү дээ. Пв шүү дээ те. Энэ нөгөө жи ой тэгээд гэх. Тэгэл яг хэцүү юм үед тийм тааргу шууд өөдөөс нь буцаад уурламарч юм шиг. Тэгэл аль болох уурлахгүй уурлуул тэгэл дахиад бас тэр чи миний ажил карьер гэдээ бүх юм нөлөөлөх учраас тийхүү хичээгээл ер нь их бие хичээж явах шаардлагатай болчих тийм байна. Тэгээд ангуу тэр нь буцаад нөө сэтгэл зүйд маань нөлөөлөд нэг юм хотаж үжиглж амьдраад байгаа юм шиг те. Тийм болоод байдаг. Тэгээд энэ хүмүүсийн мэдгүй би ер нь их шүлэг бичих дуртай. Яруу найраг сонирхдаг. Тэр юм их унших дуртай л да. Тэгээд ер нь их тэгж яг таньдаг найз нөхдөг одоо та те түүнээс та ингээл ойр дотны хүмүүстэй хамаа намаагүй ингээл маазарч байдаг гэсэн чиж мэдж байгаа шүү. Би ер нь тэгэл яг танихгүй хүмүүст орохоор бас үнэн бүр гэж юм штэ. Нөгөө хүмүүс тэгээ нэлээд доцсож чиж өөрийгөө нээн үү гэхээс ихэндээ бол бас фаг штэ. Сайн нөө гэл. Тэр нөгөө хувь хүн өөр байдгийг хүмүүс мэддэг юм шиг байна. Тэгэл нөгөө дүрээр нь. Тийм тэгэл нөгөө юм жүжигчин гээл энэ тэндгөө салбаг наал явж байгаа юм шиг бас боддог. Тэгээ боддог. Манай гүнийг л чин сэтгэлээсээ гүн дээр гээд нэг охин байдаг гэж боддог хүн байдаг шүү дээ. Тэгээ бодохоор л аимшигтай байхгүй юу? Одоо яг нөгөө контент хийгээд тэгээ нөгөө сошиал орчинд байрлуулад ингэнгүүт танд ирж исэн хамгийн гоё магтаал эсрэгээрээ бүр юм таны бүр юм уурыг хүргэж исэн тийм доромжлол хоёр юу байсан бэ?
яг анх эхэлж яхад л амар их тэгж контролж тэр чинь бүгд нэ уншдаг байсан. Гэтэ арайч сэрүүл идэггүй. Маа темк гоё штэ яс. Чи юугээд байх уу гэж орно штэ. Чи өөрөө хар биш үү гэдэг. Чи харал юм байна штэ. Хэрэлж штэ бүгдэндээ. Чи олооч яад ийгс. Адилхан хүн юм байгаас тий. Тэг нэг бодлоо темпийг зөвлөдөө чи бас хүн цаад байгалийн өгөгдөл нь те арьсан өмгөөл хэрэгтэй штэ. Тэгэд нэг тийм тоод гээд яг гоё их юм бол тэгэл гоё бичдэг хүмүүс зөндөө шүү дээ ингээд одоо ингээд амжилтсан ингээл те ингийнээс ахвала зөндөө урт мурт ингээл чат мат бичиж орж ирдэг хүмүүс шүү дээ. Ингээд сая сүүлийн кино гэж үзсэн шүү. Ингээд кинон дээр ингээд контент хийдэг шигээ ингээд биш шал өөр юм те хөгжилтэй инээдтэй гэхээсээ илүү юм гоё дүрийг бүтээж чадсан байна гэдэг ч юм уу те. Арай өөр өнцгөр харлаа гэл. Тэр цэцмаа тэр нь бол яг энгийн үзэгчдээс гэхээсээ илүү одоо том дээд үеийн жүжигч ахнар махнар тэгээ том найруулагч нараас те гоё үг сонсохоор бас илүү бас гоё санагддаг. Энэ мэрэгжлийн надаас илүү мэддэг хүн намайг ингээд болж ийн гэж хэлэхээс юм гоё шүү дээ. Хамгийн муухай нэг юу л тэгэл намайг ч бас муухай хэлнэ шүү дээ барахч бас. Манайхан тэгтээ үнэн тэр нэг юм ёгт өгөөт тийм зан хөжцсөн хүмүүс те. Юу гэдэг юм бэ те. Чич та эзэж мартагдахгүй төрхтэй шүү ч гэх шиг те. Нэг харсан хүн мартахгүй. Яг тэр үнэн л өвөрмөц царайтай юм бат. Царай модель гэдэг байгаа байхгүй юу? Ер нь бол тэргээс янз янзэр хэлж байгаа. Хүн ийм царайтай байдаг аа гэж байгаа шиг те. Өвөрмөц царай, мартагдахгүй царай гэдэг. Гэтэ би ер нь нэг амар царай мотай гэж өөрийгөө боддгоо байсан. Сүйст ороод тэгж боддог болсон шүү дээ. Хүмүүс яагаад тэрнээс өмнө би 10 жил эсвэл гайгүй байсан шүү. Маа 10 жил найз тэгэл намайг нэг миний царай мэрэг ярьдгүй. Миний царай нэг сонирн биш байсан юм. Сүйст ороод байсан чинь сүйст ороод янз янз болоод би ингээд бас өөрөө толин харж байгаа шүү дээ. Ингээ харангууд зүгээр ингээд ямар нэг юм юу одоо царайны хувирал гаргаагүй царай гаргахаар гайгүй зүгээр байдаг л царай байгаа. Тэгээ янз янз болоод ирэнгүүт гачиг болоод эхэлдэг байгаа байхгүй. Тэгээ сөөс дороггүй ч янз янз болоод ирсэн. Тэнгүүд нөр маа дээд курсын ах гис нар ингээл доод курсын дүүнер ч ялгаагүй үеийнхэн чи хосттой сонин зарайтай нөхөр юм аа гэ. Тэгэл тэрнээс хойш тэгээд би тэрийгэ давуу тал болгосон л доо. Шууд сонин царайгаараа юм гээд эхэлж явж. Анх нөгөө хийдэг байхад дөнгөж нөгөө нэг арматагаас өмнө одоо юу лээ? Чихаа юу лээ? Доминашн үү? Доминашн тэгээд учихаа гэдэг. Тэгэхэд тэгж яхад таны хийдэг юмнууд ер нь бас царай руу нилээ юм суурилсан юмнууд байсан шүү дээ. Ийм царайгаа солин болгодог. Тэгэл нэг юм зэн татж байгаа юм шиг байна. Яг хүмүүс яг нэг хурж эхэлсэн шүү дээ учихаа гээл. Нэг хятад юу зэрэг нэг амдэр нэг л үхээ нэг тэр үуч тэгэл царай маргаа янз бүр болгоо. Одоо хэр олон уран бүтээлд оролцсон байна. Дэлгэцэн уран бүтээл, өргөн дэлгэцэн уран бүтээл, контент. За ёстой мэдгүй яг өөрийнх нь юм мөн дээр хадгалдаг штэ. Одоо юу гэмээр дээр ажлын CV гэх юм уу та. Тийм маягаар хадгалж бичсэн юмнууд байхад бол нэг 20 мэд юм бол байсан баха. Тийм одоо нэг өргөн дэлгэцэн ингээл нэг жишээлбэл сая хамгийн сүүлд эцсийн солиц 2 тоглосон. Тийм тэгэл тэрний өмнө бас одоо энэ шаргийг сая хийсэн шаргийн дараа юу гэлээ? Юу гэлээ? Задлаагүй захиа хийсэн Батлгэр найруулагчийн анхны уран бүтээл сорил тус тоглосон. Тийм тэгээд яг нэг зөвхөн жүжигчийнхээс илүү битэж юм бас анх тэгэл би ч нэгдүгээр найруулагчаар Девар гэдэг кинонд бас явж исэн. Тэгээд ерөнхий гэрэлтүүлэгчээр Чимэний дуршил гэдэг кинонд явж илаа. Тэгэд янз янз л юм хийсэн дээ. Ер нь нэлээ олон кино контентууд байгаа юм байлээ. Бас тоолоод үзсэн чи өөрөө мэдэхгүй явж байгаад саяхан нэг би тоолж үзсэн юм аа. Тэг яг тэрэн дээр нэг ганц 2 сцен орсон гэдэг тэгвэл бас ер нь 30 мөч гарах баха. Бид хэд ч өөрсдөө гэхэд л бараг л 4-5 контент кино хийсэн байгаа шүү дээ, тий. Тэгэл тэрнээс гадна сүүл тоглосон гэл нэмэх юм бол тэр болгоноос ер нь хамгийн гоё сэтгэлдчин үлдэжсэн дүр кино чинь ямар аль уран бүтээл байсан бэ? Яг гоё сэтгэлд гоё ингээд үлдээд ямар гоё ингэж ажиллаваа гэсэн. Ер нь л тэгэл жижиг том гэж голохгүй бүхэл дүр дээрээ аль болох сайн ажиллахыг хичээдэг. Тэгээ маа нэг урлагийн дунд чинь нэг юм яриа амар хурдан тардаг учраас тэр дунд чинь бие хичээж явах нь маш чухал тий. Би нэг газар очиод алдаа гаргахад ягаад ч урлагийн дунд тэр чигтээ энэ хацаа энэ согоцаа гэд яригдахын санагдаад байдаг.
Тийм болохоор бүхэл газар за энэ хүнд яавал гэжтэй гэж харьцахгүйгээр те тэр уран бүтээл хамгийн гол нь тэгж боддог нэг ямар ч уран бүтээл гарсан арын алба яаж чичээж ажилласан те арын алба хичээж ажиллаа гэхэд тэр гол нь бидний нүүр царай байгаа шүү дээ. Тэ. Тэгээ бидний нүүр царайгаар тэр хүмүүст хүрж байгаа учраас бид нар маш сайн хичээх хэрэгтэй гэж боддог байхгүй. Арын албаных 1000 хичээгээд амар мундаг байгаад тийж яах тэр хүмүүсийн ажлыг бид нар алаад нэг юм дээр дутуу тоглолттой ангичүүл те тэр сайхан зураачийн багийн тассан тэр гоё юу хойдлын тэр харагдаж байгаа орчин тойрон зураглаачийн тэр гоё хөдөлгөөн ийм юмнууд тэнд ингээ ядраа бүүмэ бариад зогсож байгаа тэр хүний юунд нь бүтэн дэгцтэй үгээ өгч чадахгүй тэгэл будаах. Тийм учраас сайдуулах бүгд дээр нь хичээх хэрэгтэй. Тэг яг сэтгэл үлдсэн гэвэл миний сүүл тогсон эротик кинонууд дүрлээ байна да. Тэр чи ямар кино байлаа? Тэг би их сонзээ би ингэдэг байхгүй. Анх ингээ байж байгаа л за найзтай нэг гоё кино нээж үзсгээл гэсэн чинь кино очсон. Тэгэл одоо нэг өөртөө яг тэр чинь ингээ өөр хүмүүс тусламжтай хийж байгаа шүү дээ. Яг тусламжгүй өөртөө нэг зүтгээд нэг контент хийцэн. Тэгэл ингээ ягаад чи би нэг юм secret гэх ном байдаг шүү дээ. Тэрэн дээр гардаг байхгүй нөгөө одоо тийм таталцлын хүч байдаг хүн юу бодон тэрийг ингэдэг гэдэг шиг дүр мөр дээр би яач юм тэгээд би ингээ сүүл доо яахтай нэг гоё хамтарч ажиллаж үзсэн. Гээл гисэн чи яг тэгж бодсны хамгийн сонин яг нөгөө төр нь над руу доо яах залгаад битэд ингээ нэг кино өгч амаа тэгээд чамаа ингээд харж чад байгаа чи ирээд ингээд поро бүх боломж байна уу? Тэгээд очиод яасан юм поро миний юуг зургийг юун дээр дүрийнхээ сонголтыг бүр наацсан тий. Вау гэж бодож байгаа чи. Тэгэл тэгсэн би сүүлгээ маазар очсон. Би эротик кино тоглоод яах вэ? Тийм ч за арайч тийм байхгүй хаа намайг одоо эротик кино тоглож юу бодож байдаг чи. Чин сэтгэлээс эротик кино ороод ирдэг үстэй. Тэг чи нөө инедми эротик. Тэгээд тэнгууд ер нь л яг тэгтэй надад тийм зүгээр эротик кино мэнэ гэдэг тэнгууд одоо ч нөгөө нэг манай энэ гарууд чи бас л дураараа ээжтэй яа. Одоо ч захсамраа галт. Тий. Бараг нэг утсаарж гараал. Тий. Гурван найз нийлээд нэг бичээл чи манай их нэртэй ягдах гэл тэгэл нэг кино ялдаг болсон юм шүү. Их нэрийн найз. Ээжийн дүү гэх. Янз янзын нэртэй тий. Тэгээд тэр болохоор манай нөгөө анги сөөсхийн хийс бол арай нэг юм уран бүтээл тал руугаа бас жоохон этиктэй тий. Тийм зандан тайлах ёслол гээд нэг юм юу найзаагаал үзээгүй найзаагаал үзүүлэх гээл нэг хоёр найз нь ингээл парти зөхиож байгаа юм хөө байхгүй. Тэнгүүд үнэхээр ерөөсөө тийм том хүний ажил хийж үзээгүй жоох мангардуу тийм нөхрийн дүр өгөхгүй юу. Тэгээд тэнгүүд бас тэр чинь бас би тэгтээ тэрийг бас гаднаас ч дотроос ч сайн дагуулсан л гэж бодсон. Тэрэн дээр бол нөгөө юун дээр киноны нөгөө олонний хэсэгт ирсэн. Хөгтөд ингээл баахан олон хөгтөд ирсэн гоох. Ягаад ч надтай бүгд тэр амар сонио харцаад. Нөгөө би нөгөө дөрийнхөө хувцастай тэрнгүүр ч ингээ яваад байгаа шүү дээ. Чи цаашаа байдаггүй бихүү гээд барахгүй. Яасан би нээзэг би өөрөө ч жоох дүртэйгээ ингээ хамт яваад байгаа шүү дээ. Тэгэж тэгж чаад яг зураг дуусчаад нөгөө хувцас амсууд яг өөрөөрөө гарч ямар гоё юм бэ. Хүмүүс над руу арай өөрөөр чараад байгаа шүү. Тэр дүр гэдэг хөгжилтэй амар нөгөө дурсамжтай гоё юм ажиллагаа гэхээсээ илүү хөгжилтэй байгаар надад амар юм үлдсэн. Тэгэл бас сонин штэ би эротик кино тоглолцогдож Ромео тоглоно гэдэгтэй адилхан юм байж боломгүй зүйл байхгүй. Тэгээ та ч мөр яг юм яг эротик сцен тийм үү яг Нэг тийм хагас төсөлдөг сцентэй бүр төсөөлж байгаа. Тэгээ төсөөлж байгааг мэдээж харагдаж байгаа юм чи зургийг авахулж ёстой юу вэ бэлтэж. Яаж хүмүүс тэгж бүр шалд нүцгээ авахулаад байдгийг. Төсийг тэгээ ингээ гिच хүртэл юу байгаа юм. Одоо бол эротик кинонууд ч бас ер нь л айгүй л ирчиг авцсан байна. Амар. Гү тэр чинь уусаа одоо ирчиг авахгүй гэж авчихсан. Үцээдэх юм чи. Тэгдэг хүмүүс байдаг гэж. Найз дотроо 10 төлөө суугаад ингэж үзсэн. Зөвхөн нэг гоё кино ч үгүйсэн эротик кино үздэг хүмүүс байдаг гэж. Тэгж байгаа хүмүүс одоо сонирхолтой тий. Тэгж байгаа хүмүүс одоо ганцаар авахтаа яаж үзэх үү бүр бүгдийг үзнэс тий. Амьдралдаа за эротик кинонд тоглоно гэдэг бас л ер нь амьдралдаа хийж болох хамгийн зоримог гэх юм уу одоо ямар юм тийм үйлдэл сонин тий. Хүнд хэлж байгаагүй хамгийн ичмээр нэг нууцаа хуваалцаж. Хүнд хэлж байгаа хамгийн ичмээр нууцаа ичмээр. Минь тэр ихт үнэхээр ичвтер байсан. Тэр нэг сүртэй юм биш хэрнээ. Тухайн момент дээр амар хэцүү мэдэрсэн. 7 хахад юм ичдэг хөөх. Би өмнөх өдөр нь яатсан. Гусцсан. Тэг гусцсан хүн чинь те юм мэдээ. Гинт амар гэд сүртэй. Таац цагл 7 хагийн 0-оор орол хүндэдэг хөөх.
тэр ч одоо хоолны газар дулаангач нэг том биш штэ. Жижигхэн газар амар авж байгаа штэ бид нар ойлтор чи. За гарахад одоо лай сайхан өнөртүүлж татчих. Өөс тэр дотор чи өнөртүүлчихээ сайхан цацаал. Юу долоонхын ихснэр мэгснэртэй ч дотны юм чи өөрийн юмшиг байгаа юм чи тэр чи. Нойл мойл сайхан ачаал цэвэрлчээл гараад ирсэн чи. Долоонхын ихч. Яаж чад нөр цайны цаг заяа. Битүү хүмүүс сууж ах заяа. Бэг хүмүүс сууж ах ихч. Хүүшээ ирээд үү. Өнөртүүлчих чи үнэтэй ус чиг цацсан баг. Өөрлөгөө цацсан юм уу гэж. Бүх хүмүүс их надруу харсаа перэтл инээдсэн ёо. Би бүр ингэ түд би ч яаж амар улаадаг штэ ингэ. Халууч малууцаад түдээтлээ улаагаад юу. Долоогоохоос юу хайр бид хойд нэг соуста бодоо 2 мантуу завцсан. Соуста бодаага ижээл орсон хайр 2 мантуу би хаяа тэр чигтэй гарсан штэ. Би амар ичсэн байгаа зү. Ёо, тэр чинь ууг нь чааваас тэр чинь нөгөө нэг үнэр мөнөрөө дарах гал л өстой тэр чинь. Зөв үйлдэлтэй ууг зөв үйлдэлтэй. Big Motors-ын төрөл бүрийн автомашинуудыг худалдаалдаас гадна банк бус санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай газар дээр нь шийдэж өгдөг. Мөн машин авсан хүмүүст урамшуулалтай. Ингэхдээ Улаанбаатар хотын улсын дугаар, өвлийн шин дугуй, шалавч, банк дүүрэн, бензин, мэдээж нөөтийн буцаан олголттой. Та ердөө утасны дугаараа үлдээгээд зээлээ судлуулах боломжтой. Манай ивент төгч спонсор Big Motors-ийн нэрмжтэй асуулт байгаа. За, тэр нь болохоор нэг анхны юм болгон айгуу гоё сэтгэлд үлддэг шин. Анхны хийсэн зүйл, анхны ажил, анхны цалин гэл санаанаас гардаг. Та тэр шиг анхны машинаа яаж авсан бэ? Анхны машин ямар машин байсан бэ? Тэ. Тэр нь ямар ажил хийж байж авав те? Би ч та анхны машин хийжтэй. Одоо л нэг машин унж байгаа ш тэр нь бол. Би ч нөө яг л нөө нэг жолоох дургу гэдгээрээ одоо мөнгө төрөхтэй болоод нэг хүн чинь те. Зарим гоё болтгочлох унаатай бол юм уу гэж боддоо ш. Вирусдагч боддоо ш. Явж л байдаг тий. Тэгээ ягаад ч юм тэгээд цаанаасаа болоод эдгийн сонин зүгээр. Тэгэл одоо ингээл би ч тийм байсан ш. Оюутан байгаад сая их сургууль төгсөд удааг байх чинь. Нэг найзуугаа яриад тэгээ нэг манай чи ханаас хаурнаа за тэгээ явж итэл би нэг юм явдалтай охтууд нэг машин дамжаад явдаг штэ. Яг тэр шиг. Байна ирээдүг би баруун дөрөв дээр буулгалаа. Чи наанаас цааш за чи аваа явчих. Тэгэл ингээ машин дамжаад явж ид. Тэгээ нэг хол гэртээ учраас ер нь амар эртвие даацсан. Хөө нэгдүгээр ангиас ахуулаад би чинь 6-тай сургуульд орсон. Тэгэл нэгдүгээр ангиас ахуулаад жоохон жижиг юм биш. Тэгэл юунаас төмөр замаас орой би тэр өөрөө явчихдаг. Тэгээд тэгдэг байж байгаа л ер нь тэгэл баг 12 дугаар анги төгсөөл шууд гэрээсээ гээд гараа авсан шин. Тэгээд өөрөө байр маяр төрөөслөл энэ тэнэггээр ингээл инээ тэрэгээл. Тэгээд амьдраа сурцсан болохоор тэгээд тэггүй ягаад ч надад нэг амар хэрэгтэй бол санагддгүй. Тэгээд тэнгууд одоо нөө сүүлд би ч та найзхантай болж байгаа одоо тэгээд өөхч тэгээд тэгнэ. Тэнгууд яалтчгүй л нөгөө нэг хариуцлагаараа машин хэрэгтэй болж эхэлж байгаа юм л та. Би юм яг дургу байгаа л байлаа гэдэг одоо эсрэг хөхт маань за манай нөхөр аав маань дургу юм чи гэдэг алхаад байвал муухай шүү дээ. Тийм ч бас тэгэл. Тий. Ер нь тэгвэл анхны машина ер нь хүнд мөрөөдлийн машин байдаг шүү дээ. Тийм машин байгаа юу? Ямар машин байгааз гэж боддог бай. Тэгвэл надад нэг мөрөөдлийн машин шиг байдаг шүү дээ. Машин л машин шүү дээ. Тэгээ надад би тэгтээ одоо ингээл утас машин тэрэг мэрийг нэг тэрний энэ тийм юм гэж бодоод байдаг шүү дээ. Яг тэгээд хүмүүс янз янзын бодолтой л байдаг. Ямар тэнийгийн том мөрөөдрөөд тэгэл та би тэгтээ том мөрөөдөлтэй. Зүгээр тийм нэг хэрэглээний юмн дээр нэг тэгт би одоо энэ нэгдүгээр курстэй үрдсэн NXS Max-тайгаа л одоо хүртэл байж л. Надаа болоо тэгээд рил хийж болж гинүү болж л вэ тэгэл болоо шүү дээ. Болохгүй бол найзаа гэл. Тэгээ за мэнда 17 өгч идөө гэж байгаа л нэг рил гэл өөрлөгөө airdrop-оор явуулчихна. Амьдрал амархан шүү дээ. Гэтэ яг мөрөөдлийн машин гэвэл би нэг гоё жижиг машинтай л хэвчдэг шин. Тий, амар гоё жижиг. Бүр амар жижиг нэг тийм хөөрхөн машинтай. Надад тийм жижиг машин өөр санагдав. Манай эхнэр болох шал өөрлөдөг. Амар том машинтай болно. Манай ихтэй том машин оноо юу нэз. Одоо замд явж байгаад та одоо хажууд нь сууж явж байгаа ч юм уу хоол замд явж байгаа. Эсвэл яг юм замын тэг голд нь ингээд машин унтраад ч юм уу бүсээ зүгөө хөсөн шүү дээ.
Аа. Яа нэр Машин бүсээ зүгөөгөө тохиол дуурхааргүй хэмжээд үжирж штэ сая маш удаа. Яг тэгж замын голд ч юм уу эвдэрж исэн тохиолдол байгаа юу? Сууж явж исэн машин чинь. Машин уу? Тий. Үгүй ээ. Машины тал дээр бол өстой юм байхгүй шүү. Ер нь баг байхгүй те. Тий. Би ч тэгэл нэг жуудаа муудаа өрөлтөй байх чи 21 аймаг явж штэ. Ягаад ч нэг тэгж гардгүй тэгээд тэгэхэд ч нөө жоохон байсан болохоор нэг тэгж над нэг тийм ачаал болж ирдгүү л байсан баг. А нэг байгаа юм байна. Тэр бол бүр амар штэ. Йоо. Тэрийг мартсан штэ. Маа нэг найзын өөх нь юу мөгээд өвөт нь уулзсан бол доронд явдаг байхгүй. Пүү за 600 эд юм 700 эд юм л. Дорондын баян дун. Бүр цаашаа. Шороогоор хитэн чиглэвч амар хэцүү зам амтай бүр. Новш тэр бол. Тэр нөө юу хогийн ойр 50-50 ч явахгүй. Тэрнээсээ салж юу руу явдаг штэ. Дорондын чоолсон руу. Тий. Хинти Тэ чоолс руу явдаг. Тэрлүү биш. Нөө ийшээс хинтэрүү салдаг штэ. хинтигээс халаад Тий, тэр замаар нь салж явдаг хөөх. Тэгээд тэгж юм чи гайгүй очив. Тэгээ буцаа явж чи манай найз барьж явж ирсэн. Би бүр ингэж улаан цай нэг юу гэдэг ч та гол ус бороо мороо орсоор байгаа нэг юм юу хагарал үүсээд нэг юм замын хажуудлын нэг юм залгаа шиг юм үүсчдэг штэ нэг юм уу бэлчээр ингэж явсараад нэг тийм залгааг харж байгаа юм багч чин сэтгэлээс энэ тал руугаа ингэж харсаар агаад очиод та бидлэн өргөдгийг. Би яг энд суудсан заяа. Би зүгээр ерөөсөө цон хонгорох. Би машинаасаа баг гарчаад буцаад орж ирсэн за. Ингээд толгоон болгоо автсан. Тэгээ тэр үед энэ төлөв утаас авсаад энэ талаас. Тэгээ тэр үед би сайн найзуудтай гэдэг ойлгосон манай хоёр найз андаа зүгээр үгээд намайг тэгчихсэн. Машин авш. Би яа зүгээр энэ машин гайгүй. Тэгээ гараа харсан чи энэ төлөв нэг юу штэ. Амаржины босоо юм төмрөөд штэ. Тэр нь бүр ингээд дэлийцсэн байсан их одоо. Тэгж очив үргэсэн байгаа штэ бидрэл муутай шиг. Тэгээд тэр чинь хаас баян дунгийн нааталт юу лээ те. Бас нэг сум байдаг хөхгүй юу. Тэгсэн яж ч Прус 41 бас ч тийм нийтлэг байдаг маш биш тэр хаас үүдээс тэгсэн чинь 41-ийн ганцхан амарж байдгийн тэр ирсэн сум дээр нь. Тэгээ тэр уртл нөгөө далийн амаржийнх ингэж явж очиод нөгөө засварын ахтай нь хамтдаа хайж ягаад бүр тэг ганцхан амарж болоод тэгээ тэрэнгүүрээ ч очижсэн. Амар л гэхдээ бас ганц яг байна гэхээр бас. Тийм бас яндуутай. Ер нь машин дээр нэлтэр айгүй яндуутай боддоо шүү дээ би. Нэг хүсдэг болохоор тэгдэг байх шиг. Цаг нэг юм жоох ингэж явуулчих яндуутай байж гэдэг. Гэтэ мопед бол гоё юм блэ. Ер нь л би тэгэл гоё дулаар морон дамжил байга мопед унаал явчихвал гамар юм блэ. Одоо тэгтээ өвөл мөөл гэсэн зэн дугуй мугуй унаал явж хүмүүс зөндөл байт юм л шүү дээ. Тийм хүмүүстэй ямар ч стресс байхгүй. Тэгээ ингээ сурцсан хүмүүс чинь тэгээд даарахгүй гоё дулаалаа те. Яг нөгөө тоног юунуудын бүрэн бүтээр нүмс зүгэл тэгээд явах ямар ч стресс байхгүй. Дорхноо ажлуудаа амжуулж байна. Жүжигчин хүн одоо надад ч гэсэн байдаг. Угаасаа жүжигчин хүн болгонд л байдаг байх л та нэг. За тэр найруулагчтай ажиллаад үзчихсэн, тэр жүжигчэндээ партнер болоод тоглоод үзчихсэн гэсэн жүжигчин байдаг баг. Тим жүжигчин хэн байдаг вэ? Найруулагч жүжигчин. Нөө тэртэй энтэй гэдэг одоо мэдээж бид нарт бол зөндөөл одоо хүндэлж хайрлаж явдаг хүмүүс байгаа. Тэгээд би яг тэгж боддог юм аа нэг юм сингэ найруулагчтай одоо нэг стартыг хийсэн найруулсан шүү дээ. Сингэ найруулагч байна, жамс найруулагч байна те. Тим найруулагч одоо илүү арт хаус төрлийн кинонууд хийдэг те. Ашигын төлөө биш. Тим найруулагчдын төлөө яг ингэж хамтдаа ингэж уран бүтээл рүү ингэж нэг юм гоё урлаг хийчихсэн гэсэн тэр улайралт нь жоохон ч гэсэн хувь нэмрээ оруулах гэсэн гэж боддог шүү дээ. Тийм тэгээд хамтарч тоглохыг хүсдэг гэвэл зөндөөл мундаг хүмүүс байна дөө. Би ч бас адтай тэгээд нэг оюутан байгаас ахуулаад өөр юм хийж мэгээд ихэнх кинонод орсон болохоор бас ч гэж одоо оюундар багштайгаа гэдэг ч юм уу те аимшигтай мундаг жүжигчтэй хамт ажиллаж тэгээд одоо багшийнхаа буйнаар те найд нар жүжигчийн буйнаар одоо юуны Төв аймгийн театр дээр ингээд ажиллаж яхад нь хажууд нь байгаад одоо манай инэрлэгч ба штэ. Инэрлэгч бичгийн жүжиглэхийг хараад мундаг жүжигчтэйг хажуураас нь харцсан гэж боддог байхгүй. Тэгээд тийм учраас ер нь ингээд аль болох дээшээ гэхээс илүү одоо миний үеийн зөндөө мундаг залуучууд байна штэ.
амар гоё юм. Одоо маа сорил дээр тоглосон Батэрэн байна. Тиймэрхүү яг гоё урлаг чигээр нь байдлахыг хүсдэг те. Тийм залуучуудтайгаа хамтарч гоё юм. Одоо Барсаах гэдэг ч юм уу те. Барсаахаар ч юм уу ингэж найрууллаа тийм залуучууд нэг юм дуурддаг штэ юм. Тиймэрхүү уран бүтээл дээр ажиллах гэж боддог штэ. Бас сонирхолтой тий. Барсаах найруулаад тэгээд надад залуучууд бас гоё сонирхолтой юм байна. Яг таны үзэж өссөн үеэс гэх юм уу эсвэл яг таны дотор байдаг яг юм за яг энэ 5 жүжигчин л надад яста айгүй гоё топ 5 гэж санагдаг даа гэж боддог 5 жүжигчин нэрлэж. Ирэм хамаагүй. Ирэм хамаагүй 5 жүжигчин. Зүгээр л яг тань хувь үнэ л бодол тий. За яг 5 гэдэг. Юу ер нь юу штэ бүх цаг үе штэ тий. Бүх цаг үедээ. Таны үзэж өссөн байж болно. Эсвэл яг дэрэгдээс нь тоглолтын эсвэл хамтарч исэн ч юм уу тий. Ямар ч байж болно. За мэдээж маань нэг алтан үеийн жүжигч бол үнэхээр агуу хүмүүс. Багш маань ингээд оюутан болоод ороход алтан үеийн кино үзгээл бүх багш нар өгүүлдэг штэ биднэрт. Тэгэл үзэл тухайн үед бас ойлгодгүй байсан юм шиг байна. Явагдахтай санагдаад идэгсэн штэ. Нэг хар цагаан үзэл юу н гоё байгаа бэ. Тэгээ одоо ингээл би хаяа ингээл алтан үеийн кино хараад суух нэ. Тэр энгийн тоглож байгаа. Тэр яарахгүй байгаа амар байхгүй. Тухайн жүжигч бол амар. Гэтэ яг тухайн жүжигчдийг те одоо шиг ингэж хамт ингэж үзег учраас ямар ч зөөр ингэж алтан үеийн жүжигчд гээд базаад нэгээр оруулъя заяа. Нэг нь алтан үеийн жүжигчд бол. Тий. Тэгээд за залуучуудаас гэдэг бол одоо сүүлийн үед яг алж эхэлж тодаах байна. Тодаах их тийм гоё бодож тоглолт юм санагдаад байдаг шин. Ер нь дөрүүд дээрээ амар их ажиллагаатай те. Ер нь тийм жүжигчд нэг илт мэдэгддэг шин. Нарилч би нэг энэ дэр ингэж хүү гэж өөрөө дүр дээрээ юм ярьдаг. Тийм юм шиг санагдаад байдаг. Тодаах байна. Тэгээд за мэдээж доо яахыг бол хэлэхгүй ч болохгүй байх. Надад бол би доо яахтай нэг хамтарч ажиллаж үзчихсэн учраас доо яах жүжигчний хувьд ч тэр уран бүтээлчний хувьд ч тэр амар чин сэтгэлээсээ ажилдаг хөхгүй. Яг хайрлж. Тэгээ дээрэс нь амар ухаантай ухаантай хүмүүс чинь ингээд нэг юм юмыг ухаанаар хийдэг штэ. Ямар ч юмыг зодтолцсон ч ухаанаар зодтолтно гэдэг шиг амар ухаантай. Тийм учраас ингэж ухаанаараа ингэж дүрэг бүтээдэг санагддаг доо яах. Тийм. Би сонсчлээсэн л да доо яах нөгөө аливаа уран бүтээлд орохоор хүний өөрийн нэг сцен, хоёр сцен гэж ялахгүй аюу сэтгэл гаргаж ажилдаг гэж маш их сонсч байсан. За 3. За тэгээд эмгтээчүүдээс гэвэл би дарай ах шиг альнэ. Оюун дээр Жимсрэнжийн оюун дээр гэж хүн бол би зүгээр тэр хүнийг биширсэн шүү дээ. Сорил дээр хамтарч ажиллаж исэн. Тэгэхэд тэр хүн амар олон план тавьж байгаа байхгүй. Тэр чинь ингээд нэг үйл явдлаа олон дахин давтаж байгаа шүү дээ. Яг тэгтээ ингээд тэр ч та асгараад уйлчих чинь нэг өөр те. Уйлахгүй төвчих чинь бас нэг өөр. Тэгээд тэмүүл дарай өшиг төвчиж байгаа тэгээд нэг гэн хөлөө соногдох байхгүй. Тэрийг бүх план дээр яг тэрийг хийдэг байхгүй. Тэр чинь ерөөсөө л те нэг мэдэрч чадж чинь ингэж чинь гэдэг дээрээ нэмээд аимшигтэй техниктэй байгаа байхгүй. Дарай өшиг бол хэлэхгүй болохгүй гэж бодож байна. Тийм. Тэгээд бас өгн үеийнхнээс илийхээр бид нар чарэл арайж болоогүй л байл та. За нэг үлдсэн үү? Энийг хэлмээр юм дээ. Зөндөө байна өө. Монголч бас бодсон ч зөндөө мундаж үзчихтэй юм дөө. Эренбэн бах байж болж байна. Барсаах байж болж байна. Мундажтэй бас. Гэтэ хүмүүс нэг мэдхгүй л дээ жүжигчний тал дээр нь. Би бол багшигаа хэллээ. Чанхрын найдан дээр ч гэдэг үнийг. Найрлагч найдан дээр ч мэдэн штэ хүмүүс ч та. Ромео Жулиетээр нь тэ X2-ийн тэр анхны сэргээж гэдэг тэр нэг одоо яаж бодож болсон юм бас аимшигтай штэ. Тэгээд яа би багшаа хэлж юм хэр хамгийн мундаг найруулагч бол угаасаа хамгийн мундаг жүжигч байх ёстой л байдаг.
Ягаад тэгэхээр жүжигчтэй ингэх хэрэгтэй тэгх хэрэгтэй гэдэг юмнууд нь хэлж өгч байгаа. Тэгээ бидний ч оюутан багт найд өгш ингээл гараал тайзан дээр жүжиглээл үзүүлнэ шүү дээ. Найд өгш бол зүгээр залхуурсандаа л жүжигчин нөгөө бие хөдөлгөөн хийхээс залхуурсандаа л тархиал зүгээр ажиллаулаа суужий гэж бодсондоо л найруулж болсон багш бодсон шүү дээ. Тэр жүжигчний чадамж нь бол аимшигтай багш. Монгол дээр сүүл нөгөө тоглосон байсан те. Монголыг бас үзээд би ч бас нэг тэр болгон жүжиглэж байгааг хараагүй. Тэгэд бас нөгөө нэг юм нэг хэсэг нэг юм бичлэгээ бодсон. Нэг юм Наранслангагч Бархбах хоёр нэг юм жүжиг тоглож сцен тоглож байсан чи тэрийг нэг өөрөө нэг юм өөрөө үзүүлээд тий. Тэгээ өөрөө ингээд найруулж ч өнгөд чинь ингээд тэндээ ингээд нэг юм өөр дээрээ баг ингээд ажиллаад байгаа. Тэрийг харчаад бас. Тэр нэг юуны үлээ олон их ирвэхэн сүдрэг гарсан шүү дээ. Тэрэн дээр найд өгч нэг хадам авийн дүр тоглосон байхгүй. Ямар сони бэ тэгж харах чинь нэг юм орчин үе яг нэг юм гоё ааштай маштай аав дүр. Тэгээд тэр хүнээс биш тий яг хувь хүнээс нь эзээч тийм азан характер гарахгүй юм байхгүй. Тэгсэрнэ тэр үнэхээр надад ирээд байгаа юм чи. Нэрэл нэг юм аав байдаг та тий. Тэгжин чинь түр гаргаж байгаа байдал нь аимшигтай байхгүй. Уг хүн нь бол өөрөө тэр Монгол дээр гардаг шиг юм шүү дээ. Ер нь тэгэл. Ер нь уурлаал тэгэл байж идэг. Хэрвээ 16 настай цаг хугацаагаар босч айл 16 настай ирээдүйдээ уулзахар болох юм бол юу гэж хэлж ямар зөвлөгөө өгч юуны талаар ярилцах вэ? Тэгээ юу ч хэлмээр юм те. Би нэг гэхдээ яг сая өнгөрсөн миний амьдралын өнгөрсөн сарны 10 жилд нэг харамсаад те бас нэг амар ингээл гоё гэдэг зүгээр л би ер нь өөрөө яг нэг тийм бодолтой байхгүй. Мэдээж хүн ирээдүгөө бодох хэрэгтэй, цаашдаа яаж амьдрахаа бодох хэрэгтэй. Гэхдээ бид нар нэг өнгөрсөнд гаргасан алдаагаа бодоол, ирээдүйд яах бол гэдгээ бодоол яг одоо цагаа мартчихад байгаа юм санагдаад байхгүй. Тийм болохоор ер нь бол өнөөдөр ямар тааш аж аргалтай байх хэрэгтэй. Өнөөдрийн аж аргал нэгт гэж боддог байхгүй би. Тийм учраас яг л тэндээс би өдөө хүртэл одоогоороо амьдраад өдөр болгон энийг хийх хичээж амьдрал энэ 10 жилийн өнгөрөөс учраас энэ хэвээрэл байгаас л гэж бодож байна. Тэгэхээр нэг зүйлэн талаар ярихгүй зүгээр л хүссэн бодсноо хийл гэж хэлэх юм шүү дээ. Тэгээд гэр бүлтэйгээ илүү ойрхон байгаарай л гэж хэлэх байх та. За ерөнхий бас асуултууд маань нэлээд шудрах тийшээ хандаж байна. Тэгээд за ер нь сүүлийн үед сонсож байгаа 3 дуу ер нь түгээмэл сонсож байгаа. 3 дуу. Тий. Чихвчээр ч юм уу одоо ингээл чихвц зүгээл алхахтаа хамгийн түрүүнд бас нэг 50 дуунууд байдаг шин. Тэгээ яг түгээмэл сонсож байгаа 3 дуу. Би ч нэг амар дуу сонсдог ч төрлийн хүн биш л байлээ л дээ. Яг яадаг гэвэл за Тамирын дуунуудыг сонсож байгаа юм. Тэгээд Нара Барагийн сайн уу сонсох дуртай. Тийм тэгэл ер нь бол юуны одоо ардын дуунууд байдаг шүү дээ. Тиймэрхүү дуунууд сая найз найзтайгаа одоо ингээл машин тавьж явахдаа одоо урлагийн найзуудтайгаа ч урлагийн жилтгүү дээ одоо маа зүгээр өөр мэрэгчлээ найзуудсаа урлагийн мөшгөл болцсон байдаг шүү дээ нөө би тэдтэй байсараад тэгээд ингээд нэг тийм ардын дуунууд алдар сургуунгаа дуунуудыг тавиал дагаж дуулаад явах туфтаа шүү дээ. Төгжрээнд 2-3 цаг төгжирхээр боллоо Улаанбаатар хотын төгжрээнд. Хинтээ төгжирмээр байна. Олны танил эмэгтэй. Монгол, нэг гадаад. Чигээр хорт асуулт. 2-3 цаг төгжрөх гээд байдаг те. Олны танил эмэгтэй гэдэг те. Нэг Монгол гадаад. За гадаад нь бол хинтээ Гал Гадоттой төгжирья. Wonder Woman-тэй төгжирья. Ихч гоё л да. Megan Fox ч гэж болчих. Гэтэ Wonder Woman гоё. Монголоос гэвэл бас яг юм мундаг хүмүүстэй төгжих бас хэцүү л байна л та. Яг өөр бас сүрдэж чадахгүй шүү дээ. Уг нь гоё мундаг хүмүүстэй одоо жишээлбэл одны өгч мөчөөс үг сонсч үзмэр байхгүй. Одны өгч мөчтэй сугаал та яадаг вэ? Та тэрийг ингэжсэн юм. Яг үүндээ цагаадлаж чадахгүй шүү дээ. Тэдий төгжиж. За энэ. Иш Жесү зогсчоо гэл. Тэгэж шүү дээ ер нь. Тэр яг амьдралтайгаа бодоод гэх юм бол бас дээшээ томчуудтай ч үгүй л хата. Тийм чи нэг арай гайгүй ойлгоцохоор л хүнтэй л амар байна.
Хитэж өөр юм дээ. За одно ихч тэгээд хөгжрий дөө. Аль одно. Одон чимэг. X төц. Тэг экстүц одон чимэг. Солиод их одон чимэг. Тэг. Ихч бас л ер нь. Ихтэй яг гоё сайхан ихтэй ярилцаад ингээ гоё хөгжрээ явах юм бол. Сити бас багшилдаг юм байл шүү дээ. Тийм юм чинь тэгээд бас ингээд гээд нэг хэд 3 үг сонсвол бас гоё л хэрэгтэй л 2 3 цагийн төгжрөл болох Харин их бах те. Тэр хүн ч юу лэн туршлага байгаа шүү дээ. Төгжрөнөөс одоо гараад ингээд нэг юм 5 6 цаг төгжирж байгаа нэг юм симхийгэр гарангууд урд нэг юм цэлгэр зам байх. Тэр мэдрэмж амар гоё байдаг шүү дээ. Эсвэл нэг юм 600 700 км газар явж юм зорьсон газараа хүрэх шиг тийм гоё мэдрэмжийг амьдралаас юунаас хинээс авч байна. Тийм мэдрэмжийг одоо найз хүнсэл авч байна. Хамгийн одоо тэгэл бодолт чинь ингээл өдөржин гадар зураг нэтэрэ гээл нэг ажлаа хамжуулж нөгөө ажил руу ингээл нэг одоо яг ажиллаа хийж явахдаа жаргалтай боловч тэрнээс тийшээ хоёр тишээ явж байгаа те. Тэгээ очио нөгөө хүн амтантай чинь бас ингээл очиж зүгөө болоод ярилцах гал нэтрэгээд бас очиж зүг нь олдохгүй ядрын ажны хүмүүс байна. Тэдрий чинь арга ивийг олох гэж ингээд бөө тийм сэтгэл зүйн өвч биеийн өвч ядралт аваад гэртээ ороход ихнэр маань нэг гэртээ халуун хоол хийгээд тавьсан. Тэрийг идээ сууж яхад яг л тэр цэлийсэн зам шиг чинь тэр цэлийсэн зам бол тэр нэг хоолоо идчихэд гарч нэг тамхи татвал татчихвал гоё хоолоо ич тавьчих буцаа ороод ирэхтэй. Тэр өрөөнд ингээд нэг орд засцсан. Тэр яг тийм цэлийсэн ороо яг тэр цэлийсэн зам шиг санагддаг шүү дээ. Тийш ороод даггүй маач шиг. Одоо маа монголчууд тэрийг бойлгоо бариад нэг юм төгжрөл одоо нэг 9 өнгөрөөгөл 10 болгоо төгжрөл дууссан шүү дээ. Хүү өглөө яг өдөржин төгжсөн олсоо те юм үзээгүй шиг тавьчих юм аа ёо. Би нэг шахаж орж гээл. Наад мэтийн нэг олигтож олооч хүмүүс ч тэр чинь яа ядраа тийм. Аа гэлийг дээлхүүлж байгаа мэдрэмж аваад аюу хэцүү. За ороо гэлөө. Уран дулааны цаг ирж урамшуулалт худалдааг зөвхөн Big Motors-оос. Салбар 1. Цайз 16 дугаар хороолол даахүрээ явах автобусны буудлын замын эсрэг талд Big Motors авто шоурум. Салбар 2. Цөмгөн хайрхан дүүргийн 32 дугаар хороо 22 авто худалдааны чанга. Утас 75 75 75 75. За баярлалаа хаа тэгээд гоё бараг цаг гаруй гоё төгжрээд сайхан ярилцаж явлаа. Тэгээд зав гаргаж оролцсон ахтаа баярлалаа. За тэгээд бас ахыгаа бас урьж ийм гоё энэ бас хүнд хэрэгтэй нэвтрүүлэг бай шүү бас тий. Бас ингээд бас нэг өдрийн бас таксины мөнгө тий бензиний мөнгө бас хэмнээд нэг газараас нөгөө газар руу хөргөж өгөнгөө сэтгэл зүгийг бас ингээд гоё ярилцаад ингэнэ гэдэг чинь бас миний гоё буянтай ажиллаж байгаа байна. За баярлалаа. Бүгдээрээ маа пүүжийг дэмжиж лайк шеэр хийгээрэй. За баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар бүгдээрээ уулзцгаая. Дараагийн дугаараар дахиад би орох гэж хамтран ажилласан Big Motors байлаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Big Motors